Би Төв банкны шин ерөнхийлөгчийг энэ аудитын байгууллагатаа дуудаад аудитын байгууллагыг Монгол банкнд шалгалт оруулаа л гэсэн. Шалгалт оруулж нөхцөл байдлыг тогтоо. Яагаад наад Төв банк ч өнөөдөр 10 их найдын алдагдaltaй болцсон юм бэ? Яагаад энэ улс орны мөнгөний бодлого барьж байгаа банк ч мөнгөгүй болгох бодлоготой болцсон юм бэ? Та нар боддоо 10 их найдын алдагдaltaй болцсон би Төв банк нь. Тэгсэн чинь одоо нэгэсэндээ бол нөгөө Монгол банк мөнгө хэвлээд зах зээл рүү нийлүүлээд. Тэгээд зах зээл рүү нийлүүлээд байгаар улам төгрөгийн ханс сулраад дийлхий болцсон. Тэгээ ипотекийн зээл гаргаж ийн гэж хэдэн жил Монгол банк ярив. Улаанбаатар та нар очиод үз. Хэдэн яндан буур. Энд Архангай аймгийн Цэцэрлэг сум хот дээр хэдэн яндан буураад ипотекээр яг ин хамрагдаад байна. Ипотект арилжааны банкнд танилтай талтай хадам бэр хүргэн нь байдаг хүмүүс л ипотект хамрагдаж байна. Энэ яадаг байсан бэхээр арилжааны банкуд ипотекийн зээлд хамрагдъя гэж хэлээд аваачаад багцаар нь өгчдөг 8 сая төгрөгийн метр квадратын үнэтэй орон сууцанд 5 6 дугаар байраа авж байгаа хүн ипотект хамрагдаад байхаар яаж яндан буурах юм бэ? Тэгээ би 1 сарын дотор ийм өөр өгсөн. Одоо ипотект хамрагдъя гэвэл би бас цахимын сайд байсан хүний хувьд анх энэ хүний анхны байр мөн үү эсхийг төр мэдж чаднаа. Би энэ арилжааны банкуд дээрээс ипотекийн зээлд хамрагдж байгаа хүмүүсийг мэдээллийн бүгдийг ил болгоно. Манай одоо тэр мөнгөтэй төгрөгтөө 7 8 дугаар байраа авж байгаа хүмүүс ичхөөлгүүдээ энэ ч бас арайч. Ингээд бүгдийг нь ил болгоод ипотек нүдэ олох хэрэгтэй.